Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны олон нийтэд харилцах албанаас төлөөллүүд манай аймагт 2 өдрийн турш ажиллаж, Америк нэгдсэн улсад тэтгэлэгтээ суралцах боломж, элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг талаар олон нийтэд нээлттэй танилцуулга мэдээлэл хийлээ. Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус албаны дарга Кристоф Марк болон боловсролын солилцооны хөтөлбөр хариуцсан ажилтан саруул нарыг аймгийн засаг дарга Насанбат хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 3 чухал асуудлыг хөндөж ярилцсан юм а. Нэгдүгээрт Дархан уул аймагт ажиллаж амьдарч байгаа 4000 гаруй төрийн албан хаагчдын гадаад хэлний болон мэргэжлийн чадварыг сайжруулж бэхжүүлэх, ажлын байрны болон гадаадын сургалт хөтөлбөрүүдэд хамруулах чиглэгдсэн дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт Америкийн соёлын төвийг Дархан уул аймагт нээг хүүхэд залуучуудад тус орны соёл боловсрал, улс төр, нийгмийн салбарын өргөн хүрээний мэдлэгийг олгох тал дээр хамтран ажиллахыг. Гуравдугаарт Дархан уул аймгаас Америк нэгдсэн улсад хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн салбарт ажилтан гаргах, дадлагжуулах асуудлаар тус ярилцаж санал солилцлоо. Тэтгэлэг хөтөлбөрт төслийн мэдээллүүдийг Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны вебсайт, Facebook хаягуудаас авах боломжтойг онцолж байсан юм а. Okay. За сайн байна уу, танаа нутагт өчтөр ирээд хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан байна. Энэ жил Америк нэгдсэн улс болон Монгол улсын дипломат харилцаа тогтсон 30 жилийн тохиолдолд бид нар олон төрлийн үйл ажиллагаа явуулсан. Тэгэхдээ танаа хотод ирсэн шалтгаан нь болохоор элчин сайдын яамны олон нийтийн харилцаалцаас явуулдаг төслийн хөтөлбөрт хамрагдаж 2 төсөл хэрэгжүүлсэн сурагчдын багтаагаа уулзах зорилготойгоор ирсэн байгаа. Үүний хажуугаар бид нар өчтөр орой олон нийтэд уулзаж элчин сайдын яамнаас явуулдаг олон нийтэд нээлттэй хөтөлбөрүүдийн талаар танилцуулах байсан дотор 30 жилийн холбогдуулан шинээр эхлүүлж байгаа 10 жилийн сурагчдад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан Flex буюу Future Leaders Exchange хөтөлбөрийн танилцуулга явагдсан байна. Үүн дээр нэмээд элчин сайдын яамнаас явуулдаг Fulbright-ийн олон төрлийн хөтөлбөрүүд зэрэг Америк нэгдсэн улс суралцах боломжуудын талаар танилцуулсан. Эдгээр бидний танилцуулсан мэдээлэл мөн элчин сайдын яамны веб хуудас болон Facebook дээр байдаг тул та бүхэн сонирсон бүхнийг тийшээ очиж мэдээлэл авах гэж байна.